Сайн байцгаана уу? За Монголын үндэсний худалдан ажилт төрийн танхимаас бэлтгэн хүргэдэг Entrepreneur podcast-ийн ээлжид дугаар эхлэхэд бэлэн болоод байна. За энэ удаагийн дугаарт маань 2025 оны шилдэг даатгалын салбарын entrepreneur-оор шалгарсан practical даатгал. За practical даатгалын гүйцэтгэх захирал Төмөн Дэмбэрэл хүрэлцэн ирээд байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За бүгдээрэнд нь баярлалаа. Тэгээ танд болон бас худалдан ажилт төрийн танхимынхаа нийт гишүүдэд хамт олонд бас талархал илэрхийлье. За баярлалаа. Practical даатгал компанид entrepreneur эзэн болсон байгаа. Тэгээд өнөөдөр бас энэ бэлтгэн хүргэж байгаа ээлжид подкаст маань даатгалын салбарын чиглэлээр ярилцах сонирхолтой сэдвүүдийн хүрээнд ярилцахаар таныг урьж авчираад байна. Тэгээ ярианыхаа эхэнд ерөнхийдөө байгууллагынхаа түүхээс эхлэе те. 2003 онд байгуулагдсан гэж ярьж ирсэн. Тэгээ үндэсний хөрөнгө оруулалттай анхны даатгалын компани гэдгээр бас онцлогтой баг. Тэгээ өнөөдрийн үйл ажиллагаа болон компанийнхаа өсөл хөгжлийн талаар яриач та. За түрүү ярьсан 2003 онд байгуулагдсан. Одоо 23 жилийн түүхтэй компани байна. Тэгээ бид нэр бие ороод 131 ажилтнтай байна. Тэгээд 21 аймагт салбартай цөөхөн даатгалын бараг 2хан даатгалын байна уу компани нэг нь. Тэгээ яагаад бид нэг орон нутагт бас олон салбар нэгжтэй байдаг вэ гэхээр манайх уул уурхайн даатгал, малчтын даатгалыг бас нэлээд төвлөрч хийдэг байсан. За сүүлийн жилүүдэд бол бид нар байгууллагын даатгал, хөрөнгийн даатгал, эрүүл мэндийн даатгалын зах зээл рүү нэлээд идэвхтэй орж ирж байна. За сүүлийн 2 жилд бас бид нар дижитал AI дээр суурилсан даатгалуудыг хий гэж бас нэлээд зорж байна. Тэгээ энийний талаар бас нэлээд дэлгэрэнгүй ярих бах. Тэгээ яг хуу нэг иймэрхүү түүхтэй компани. За бид нар Очир Ундраа Group холдинг компани нэг охин компани. Тэгээ хүмүүс нэг мэддэггүй манайх ч нэг их олон төрлийн нэртэй болохоор манай Очир Ундраа холдинг чинь дотроо Мэра гэдэг уул уурхайн компанитай. Тэгээ манай Group компани 1150-ад ажилтнтай. Тэгээ баг талан шахуу уул уурхайн салбарт ажиллаж байгаа өрөмдлөг дисциплиний салбарт. Тэгээд өрөмдлөг дисциплиний салбар маань өөрөө бас нэг зах зээл рүү гараад сурчлагаа хийгээд олон нийтэд хандаад ах шаардлага байдаггүй ийм салбарын компани байгаа. Тэгээ би өөрөө Мерагийнхаа захирлаар бас 2 жил ажиллаж байсан. Даатгал руу орохоос өмнө. Тэгээд яг хуу групп компанийнхаа бас нүүр царай болж явж идэг, иргэдийн зах зээл рүү орж идэг компани нь манай практикал даатгал байгаа. За манай нөгөө компани маань болохоор Очир Ундраа банк ус санхүүгийн байгууллага гэдэг. За тэрийнхээ тузын гишүүнээр би бас тодорхой хугацаанд ажиллаж илаа. Тэг яг ингээд 19 компани манай групп компани байна. Тэгээ бид нар нэг тийм сурчлагаа хийгээд идэггүй хүмүүс нөгөө Ойны Ундраа компанитай бас их андуурдаг. Манайх Очир Ундраа тэгээ манай хөрөнгө оруулагчийг Тардан ган төмөр гэдэг. Тэгээ зарим хүмүүс бас нөгөө Тордан ган болдгоотой их андуурнаа. Тэгэл танаа босстой чи ярьсан гээл Тордан ган болдгоотой яриад эхэлдэг байхгүй. Тэгэхээр яг зөв хүмүүс нөгөө нийтлэг мэдээлэл өгөхөд бид нар Очир Ундраа групп компани, охин компани, практикал даатгал гэж компани байгаа. Тэгээ ер нь бол Монгол улсынхаа бүх онцөг буланд даатгалын бүтээгдэхүүний үйлчлэгээ хүргэх хийсэн, иргэдэд даатгалын ойлголтыг өгөх хийсэн гэсэн зорилттой байдаг. Тэгээ тэр дундаа бидний нэг баримталдаг ерөнхий том зорилго байдаг. Тэр юу гэхээр Монгол түмэнд ирээдүйдээ итгэх итгэлийг өгөх юмсан гэдэг. Тэгээ манай нэг мото яваад байгаа сурчлага болгон дээр ирээдүйдээ илүү итгэлтэй гэдэг. Тэр хүмүүсийг ирээдүйдээ итгэх итгэлийг төрүүлэх юмсан, найдвар нь болох юмсан, баталгаа нь болох юмсан, яг даатгалын зах зээл ажилдаг нөхөн төлбөр өгдөг, даатгал үнэхээр болдгийм байх, бүтдгийм байх гэдэг тэр мэдрэмжийг ард түмэндээ өгөх юмсан гэж зорддог баг. Даатгалын салбар гэхээр ерөнхий ойлголттой яваад байна л да тий. Тэгээ нийтлэг монголчуудын маань хувьд бол нэг эрүүл мэндийн даатгал ч гэдэг юм уу, жолоочийн хариуцлагын албан журмын даатгал гэдэг. За энэ хоёр даатгалаар бол монголчууд бол даатгалыг төсөөлөд байгаа шүү. За ингээд байгууллага руу даатгалын үйлчилгээнүүд ингээд ороод ирэхээр энэ дотроо бас олон төрлийн даатгалууд байгаа. Тэгээ байгууллага зориулсан эрсдлүүдийг хамгаалсан маш олон бүтээгдэхүүн үйлчилгээнүүд таад гаргаж байгаа. Өнөөдөр practical даатгал компани маань ер нь ямар төрлийн даатгалуудыг нийтлэг үзүүлж байна. Тэгээ яг даатгалын салбар өөрөө бараг 4 тулгуур багантай болчихлоо л доо. Хуучин бид нар бол юу гэж ярьдаг гэсэн бэ гэхээр 3 тулгуур багантай гэж ярьдаг гэсэн. Нэг нь иргэдийн зах зээл. Тэгээ иргэдийн зах зээлээс ямар бүтээгдэхүүнүүд иргэд авдаг вэ гэхээр ихэвчлэн нөгөө албан журмын даатгал буюу жолооч хүнийг хохироочих юм бол тэр хохирсон хүнийг хамгаалах даатгалыг ярьж байгаа. Ер нь бол бусдын хохирлыг хамгаалах даатгал. Тээврийн хэрэгслийн даатгал буюу өөрийнхөө машиныг даатгах даатгал, хохирлыг барагдуулах даатгал. Энэ хоёр бол иргэдийн зах зээлээс хамгийн их орж ирдэг даатгал юм. За энэ бол нэгдүгээр баг нь.
Хоёрдугаар баг нь юу гэдэг вэ гэхээр банк санхүүгийн байгууллагаас орж ирж байгаа орлого байдаг. Банк санхүүгийн байгууллага иргэдэд зээл өгөхөөрөө одоо машинд нь зээл өгөхөөрөө тэр машиныг зайлшгүй даатгах хэрэгтэй болдог. Яагаад гэвэл зээлээр өгсөн хөрөнгө маань иргэний хөрөнгө биш, банк болон банк усын хөрөнгө болдог учраас тэр хөрөнгө хамгаалуулах үүднээс даатгал хийдэг. За энэ хоёр дахь багнаас тодорхой хэмжээний орлого орж ирдэг гэсэн. За гурав дахь баг нь юу гэдэг вэ гэхээр байгууллагын даатгал хийдэг. За байгууллагын даатгал гэдэг нь одоо манай томоохон групп компаниуд өөрсдийнхөө одоо хөрөнгийн даатгалыг хийдэг. Томоохон объект хөрөнгүүдээр хөрөнгийн даатгалаа хийлгүүлнэ. За ерөнхий хариуцлагын даатгалыг хийлгдэг. Тэрний юу вэ гэхээр за ямар нэгэн байдлаар манай байгууллагын гадаа хүн алтраад унчих юм бол эсвэл одоо дээрээс нь төмөр унаад хүний гэмтээчих юм бол тий одоо тухайн хүнд одоо хохирол барагдуулна гэдээ ерөнхий хариуцлагын даатгал хийлгдэг гэсэн үг. За гурав дахь нь яадаг вэ гэхээр мэргэжлийн хариуцлагын даатгал хийлгдэг гэсэн үг. Мэргэжлийн хариуцлагын даатгал маань ихэвчлэн тухайн мэргэжилтэд мэргэжсэн хүн алдаа оноо гаргаад одоо иргэнд юм уу эсвэл аж ахуйн нэгжид хохирол бий болгох юм бол тэр хохирлыг барагдуулах хэрэгтэй даатгал байхгүй юу? Жишээлбэл одоо эмч нарт даатгал хийх хэрэгтэй. Эмч хүнд мэс засал хийж агаад тэр хүн нь эмчийн буруутай үйлдэлээс болоод нас орчих юм бол даатгалын компанитай хамтарч ажилласан бол даатгалын компани тухайн одоо хохирогч талын арга хэрэгт хөндлөлт өгөх хэрэгтэй. За энэ бол ингээ 3 дахь баг. Тэгэхээр нөгөө иргэдийн зах зээлээс орж ирж байгаа орлогын нэг баг нь банк босоос орж ирж байгаа 2 дахь баг нь байгууллагын даатгалаас орж ирж байгаа баг нь 3 дахь баг нь. За сүүлийн жилүүдэд бол дижитал бизнесийн зах зээлээс буюу захим одоо салбараас орж ирж байгаа даатгалууд байна. Жишээлбэл одоо иргэд маань гар утсаа ашиглаад аппликейшнаар интернетээр өөрсдөө даатгал хийлгэж байна. Тэгэхээр нөгөө борлуулалтын өөр нэг сувг болоо явж байгаа гэсэн. Тэг яг хөө дижитал гээ ярихаар хэдүүлээ нэлээд дэлгэрэнгүй ярих баг. Тэгэхээр нэг иймэрхүү үйлчлэгнүүдийг бол бид нийтэд үзүүлж байгаа юм. За сүүлийн жилүүдэд санхүүгийн бүтээгдэхүүнүүд их хүчтэй төрж орж ирж байна. Юу гэхээр тендерийн баталгаа, тендерийн гүйцэтгэлийн одоо баталгаануудыг бид нар гаргаж өгч байна. Иймэрхүү одоо шинэ даатгалуудыг орж ирж байна. Cyber security-ийн даатгал орж ирж байна. Томоохон компаниудаас одоо манай cyber security-г даатгаад өгөөч гэсэн саналууд их орж ирж байна. Маш их нөгөө гадны олон улсын одоо халтлагууд их байна Монголд. Тэгээд одоо жижиг хилтгүүд томоохон компаниуд интернетийн халдлагад өртөөд маш их хохирч байгаа учраас энийг даатгаад өгөөч гэсэн хүсэлт орж ирж байгаа. Энийг ч гэсэн бид нар бас хийж байгаа. Тэгээд бүх салбарт л одоо даатгалын бүтээгдэхүүнийг үзүүлэх гэдэг ажиллаж байна да. 20 аймагт салбартай гэдэг бид нар шалгаруулалтын материалыг танилцж байхад 20 одоо аймагт салбартай гэдэг жишээ. Сая таны ярианаас бол 21 болоод за Монгол орныхоо зөв болон борлоо бол одоо ингээд хүртсэн 330-аас өмнө үйл ажиллагаа явуулж байна. За ер нь Монгол улсад одоо даатгалын одоо үйл ажиллагааг явуулахад хүндрэл бэрхшээл нь хэр байна? Ер нь одоо даатгалын ойлголт ямар шүү вэ? Тэ? Энэ монголчуудын зан характерт одоо энэ даатгал одоо хэрхэн суудгийг юу гэж хардгийг ер нь даатгалыг манай монголчууд. Тэгээ яг монголчуудынхаа даатгалыг үзэх үзлийг ярихаас өмнө эхлээд даатгал ер нь хаанаас яагаад үүссэн гэдгийг ярих хэрэгтэй болсон. Тэгэхээр даатгал үүссэн шалтгаан маань өөрөө далайн тээврээс үүдэлтэй. Яагаад гэвэл дээр үед одоо далайн тээвэрч далаад гарахаар хар салхи болох уу, шуурга болох уу, далаа ер нь ямар байхыг хэн ч мэддэггүй учраас далааныг давлгаалал нөгөө ус онгоцонд байгаа бүх хүн үүждэг, өөд болчдөг. Нөгөө баахан тээвэр нь атсан бараа материалнаа алга болдог, эсвэл нөгөө загасчилсан загасны алга болоод ард нь үлдэж байгаа ар гэр нь их хүнд байдалд ордог. Тэг яг загасчид нийлээд нэгнийхээ гэр бүлд ингээд өөд болсон ч юм уу алга болсон нэгнийхээ гэр бүлд ингээд цуглуулаа мөнгө өгдөг гэсэн юм. Тэг ер нь хэдүүлээ ингэж яхаар болиолтоо гэдээ бүгдээрээ мөнгөө цуглуулад сан байгуулсан юм байна. Одоо бараг дэлхийн анхны сан бий болсон гэсэн. Тэгээ тэр сангаа банкнд аваачаад өгсөн, банкнд хамгийн бага хүүтэй одоо суур их усүр болсон гэсэн. Тэгэд энэ мөнгө орж ирэхээр банк яадаг гэвэл бага хүүтэй мөнгө ороод ирэхээр эргүүлээд бага хүүтэй зээл гаргахад тусалдаг. Тэгээ олон улсад бол даатгалын салбар өөрөө одоо банкны салбараас хөрөнгө оруулалтын салбараас төрүүлж өгсөн хамгийн том салбар нэрдэг. Даатгалын компаниуд бараг банкыг эзэмшдэг, хөрөнгө оруулалтын сангуудыг эзэмшдэг. Гэхдээ өнөөдөр манай тэсрэгээрээ болчихлоо. Тэгэхээр нөгөө хамтын эрсдлийг бууруулах санал анх даатгалыг бий болгосон гэсэн үг нөгөө далайн эрсдлүүд. Яг нөгөө манай одоо Монгол түмний амьдралын нөхцөлийг байдлыг харахад бид нар ч малчин ард түмэн тий бид нарт мэдээж нөгөө эрсдэл тулгарн тэрний юу вэ гэхээр 100 одоо ган гачиг болдго юм уу? Өвөл одоо 100 турхан болдго юм уу? Сүүлийн жилүүдэд манайхан малын индексжүүлсэн даатгал гэдгийг хийж эхлэв байна л да. Яг хөө тэрнээс өмнө бол яадаг гэсэн бэ гэхээр эрсдэл учрал бид нар нүгэл өвчдөг. Тэгэхээр нөгөө хамтын эрсдэл гэдэг имийг нэг юм ярих сонирхол бас нэг байдаггүйс юм уу? Баабурга нэг хэлсэн шүү дээ. Манай монголчууд ер нь нэг юм
одоо хот суурингийн амьдрал биднэрт их байдаггүй маа. Яагаад гэвэл биднэрт эрсдэл тулгуурлаа гэхээр бид нүгөө явчихдаг гэсэн учраас гэх. Тэгэхээр нөгөө бид нар нүгөө явчихдаг гэсэн учраас бас нэг тийм за энэ эрсдлийг яаж даван туулах уу гэдэг нэг ойлголт нь арай жоохон багс ус юм уу? Хамгийн том эрсдэл нь бол бид нар 100 турхан л байлаа шүү дээ, тийм үү? Тэгээ нэг 100 турханаас бол хэдүүлээ яг яаж хамгаалахаа мэддэг гэсэн учраас хэдүүлээ өвлжөтэй болоо явчихдаг. Тэгээ өвлжөнд хамгаалдаг гэдэг ч юм уу те. Тэгэхээр энэ ойлголт маань жоохон ингээд өөрчлөгдөхгүй яваад байгаа. Сүүлийн жилүүдэд л арай нэг жоохон даатгалын талаар ойлголт бий болж эхэлж байна л да. За дараа чинь нэг ойлголт байдаг. Бид нар гадны ингээд зөвлөхөд авна. Сингапурын нэг зөвлөх бид нар дээр нэлээд хэдэн жилийн өмнө ирчихсэн. Тэгээд сууж байгаа түмээ Монгол даатгал хийх хэцүү байна уу гэсэн байхгүй юу? Гайхаад. Үгүй хэцүү биш бас Монгол хүмжиж жоохон санаа зовоод хичээл. Үгүй дайжгүй шүү дээ бид нар ингээд хийгээл болоо л гэсэн. Үгүй хэцүү байх хэвээр. Танаа даатгал хийх хэцүү байна уу? Үгүй хэцүү биш гайгүй болж байна гэсэн. Буддизмын шашинтай орнуудад даатгал хийх хүнд идэх юм аа гэдэг. Яагаад гэвэл нөгөө бурхан бид нарыг хариуцж байгаа. Бурхан болох чинь гэж нэгдүгürt боддог. Хоёрдугаарт даатгал хийн гэдэг нь баг мууг дуудаж чинь гэж боддог тий. Ингээд чи даатгал хийчвэл баг яагаад осол аваар болно гэдгийг бодоод байгаа юм уу тэгдэг. Тэгэхээр энэ нөгөө өмнөд Азийн орнуудад даатгал хийх хүнд идэг гинэ. Танаа дүгэн тийм баймаар да. Яагаад бол танах буддизмын шашин өндөртэй хэмжээ гэж хэлжсэн. Тэгээ би бүр гахаад нэр нь тийм юм уу гэдэг бодол тухай суужсэн. Яг тэгээд өөрөө ч нэг асуухаар нөгөө сонин хөгжилтэй нэг бос дурсамж ороод ирлээ л дээ. Би дээр үед одоо гандан тэгшлийн эдийн шинэ чөгчөн дугныг даатгах гэсэн. Тэгээд тэрийг даатгахчаал дараад нэг томоохон компани захиралтай бас компаниг даатгах гал уулзалт хийгээ суужсэн. Тэгээд тухайн захирал маань бас нэлээд шашинлаг хүн байгаад нэг хэсгийг нэг сүрхий одоо бурхан дахиад болсон шүтлэгтэй хүмүүс. Тэг яг хөө бүтээр ингээд уулзаа суужсэн чи ах түмээ би ч даатгалал хийлгүүлсэн л дээ гэлдэгсэн аахгүй. Тэгэхээр би гайхаад танах даатгалгүйс нь хаана хэлгэсэн гэсэн чинь гандан гэдэг байхгүй. Тэгсэн чи би өөрөө ирэхгүй бисгээ нээчихгүй нөгөө. Тэгсэн чи ах жоохон бухимдаад чи яагаад энийгээд байгаа намайг дормжлоод байгаа юм бэ? Үгүй ээ сая гандан манаа даатгуулаад та гандан даатгуулаад битээр ч өстой гоё юм болж энэ даа гэсэн чи ах энийгээ тэгээ битээр ер нь сайн найзууд болоо даатгал хийжсэн. Тэгэхээр нөгөө итгэл үнэмшил амьдралын хэв маяг маань өөрөө одоо даатгалын одоо хүлээж авах амьдралдаа нэвтрүүлэхэд бас тодорхой хэмжээний ойлголтын зөрүүнүүд бий болж байгаа. Гэтэ энэ одоо нөгөө суурин амьдралын хэвшмэл байдал бий боллоо. Соёл иргэншлүүд нэвтэрж гин. За орчин үеийн амьдралын хэв маяг биднэрт нэлээд хүчтэй орж ирж байгаа учраас хүмүүс даатгалыг яах аргагүй ойлгож эхэлж байна. Одоо банкны зээлүүд ч гэх юм уу. Одоо банкны зээлгүй хүн одоо хурхан л боллоо шүү дээ. Тэгээд орон сууц машины зээл ч гэдэм усад зээлүүдийг авахд дандаа л нэг барьцаа хөрөнгө болж байна. Эсвэл түрүү таны хэлдгээр нөгөө өмч хөрөнгө бол банкны өмч хөрөнгө нөгөө хүнтэй бол хамааралгүй. Тэгэхээр банкос өөрийгөө эрсдлээс хамгаалахын тулд даатгалын салбарыг яалтчгүй нэг багнана гэд ингэж ярьж байна. Тэгээ монголчуудын зам төлөвч гэсэн одоо даатгалын салбарыг ингэж ойлгох ойлголт шашин шүтлэгтэйгээ холбоотой ингээд яваад ирэхээр бас нэг ойлголтын зөрүүтэй л баг. Ер нь ингээд даатгал ямар хэрэгтэй бэ? Даатгал юуг даатгах юм бэ? Юуг харддаг юм бэ гэдэг юм нэг хоёрхоо үгээр ингээд баг орлуулад хэлчих болмоор л юм шиг. Эрсдэлд суурьсан л даатгалууд явж байгаа шүү дээ. Дандаа эрсдлээс л одоо тухайн хүнийг юм уу, байгууллагыг юм уу, банкыг юм уу хамгаалахын тулд даатгал ажиллаж байгаа шүү дээ. Даатгалыг ойлгоход маш энгийн. Хүмүүс ингээд даатгалыг хүндрүүлээд идэг байхгүй. Даатгал өөрөө маш энгийн. Даатгал ерөөсөө хүний гинтийн ослыг л хамгаалдаг. Тэр нь одоо эрүүл мэндтэй холбоотой бол гинтийн ослоос үүсэлтэй одоо өвчлөл байна уу? Автоэвэртэй бол гинтийн осол болсон уу? Одоо жишээ нь объектийн даатгал бол одоо хөрөнгөний даатгал бол энэ гинтийн ослоос үүдэлтэй гинтийн байдлаар үүсэлтэй галт хөмрөөсөн үгүй юу гэдэг ч юм уу. Дандаа энэ гинтийн одоо болсон эрсдэл мөн үү гэдгийг тогтоочдөг. Даатгал өөрөө болцсошгүй эрсдлийг, болох эрсдлийг урьдчилсан төлөвсөн эрсдлүүдийг даатгадаг байхгүй юу? Одоо чинь хүн өвдчихэд за би өвдчлөө. Би ер нь эмчлэхийн ойлгомжтой юм чи эрүүл мэндийн даатгал хийлгэе гэж болохгүй гэсэн. Эсвэл нөгөө зарим хүмүүс нэг тийм тохиолдолд гардаг л та осол хийчээд яана би даатгалгүйсэн мэт гэс хийчихье гэдэг нэг юм даатгал хийх гээд. Тэгэхээр энэ эргээд нөгөө өөрөө даатгалын залингийн эрг болох гэдэг байхгүй юу? Тэгээ манай ч гэсэн энэ одоо сүүлийн үед бол нэлийн бий болоод байгаа энэс цагдаагийнхан ч гэсэн одоо нэгсний эрүү иргэний байгууллагууд ч гэсэн нэлийн хамтарч ажиллаж явж байгаа. Тэгэхээр иргэд нэг зүйлийг ойлгох ёстой зүйл нь юу гэвэл ерөөсөө энэ гинтийн ослоос үүдэлтэй эрсдэл босноо л гэдгийг ойлгож байгаа хэрэгтэй.
Тэнгүүд одоо сүүлийн үед их орж ирж байгаа юу гэхээр гинэт нас орчлоо. Одоо эрүүл мэндийн даатгал дээр ч юм уу гинтийн ослын даатгал дээр тэр орж ирдэг байхгүй. Тэгэхээр гинт нас орчлоо. Тэгээ яг ингээд үзэхээр яадаг вэ гэхээр тухайн хүн маань одоо ингээд цус харвсан ч юм уу, тархинд нь ч юм уу, зүрхэнд нь цус харвсан тохиолдол байгаа. Тэгэхээр олон улсын эрүүл мэндийн байгууллагаар юу үздэг вэ гэхээр нөгөө нэг цус харвалтыг гинтийн осол гэж үздэг байхгүй. Яг бол цус харвалт өөрөө юунаас болдог вэ гэхээр ингээд судас байлаа гэж бодъё л да. Одоо энэгээр хэдүүлээд үгний энэ ингээд хоолоогоор ингээд судас энэ бол судас байлаа ингээд цус ингээд чөлөөдөг гэж байгаа шүү дээ. Тэгээ хүний амьдралын хэв маяг, хооллолт одоо өөрийнх нь ахуйн байдлаас болоод хүн асар их хідээд ч юм уу ингээд судасны хаан нь өөх тосоор дүүрэл ингээд нарийсаал ингэсэн. Гэтэл энэ нарийсан судастай хүн ингээд нэг өдөр явж исэн чинь тэг сэтгэлэн гинт хөөрөл юм уу сэтгэлэн гинт унаал нөгөө асар өндөр даралттайгаар цус нь суд руу хурж ирээд энд ирээд бүглэрэнгүүтээ энийхээ ханыг зад аваад цус урсаад тархинд нь цус урсахыг одоо зүрхэнд нь цус урсахыг одоо тэгж өөд болохыг нас урахыг цус харуулах гэдэг байгаа байхгүй. Гэтэл энэ судасны хананд байж байгаа энэ өөх тос хуримтлагдж байгаа чинь гинтийн босон зүйл биш байхгүй юу? Энэ бол олон жилийн таны амьдралын хэв маяг сонголтоос үүссэн зүйл байна гэж үзээд энийг архаг хууч хүчингээ үзээд байгаа байхгүй. Даатгалын компаниуд уучлаарай та эрүүл мэндийн эртээр үеэс анхаарах хэрэгтэй байсан байна. Эмчнэр таныг өөх тос чи их байна, судасны нарийсэлтэй байна, эрүүл мэндийн анхаар, дасгал сургалт хийхэд та яагаад хэрвээ ингээд удаа мэдээж судасны чинь ханад өөх тос олон жил явсан бол үхэх нь ойлгомжтой. Тэгэхээр нөгөө түрүүний хэлээд байгаа суурь шалтгаан нь юу вэ гэхээр болох нь ойлгомжтой эрсдлийг даатгалын компани хүндлэлбэр өгдөггүй л гэсэн. Харин хүн ямар ч буруугүй явж идэл эсвэл эрүүл сарвал асуудалгүй явж идэл хажуунаас нь машин мөргөөд ч юм уу эсвэл өөр хүний буруутай үйлдэлээс болоод гэмтээд гэмтэл бэртэл авчих юм бол тэрийг даатгалын компани өгөх нь зөв юм. Эрсдлэл тооцоолох хэрэгтэй л байна л да тий. Гэхдээ одоо эрсдлийг тооцоолно гэдэг маргааш явуулахыг бүгд мэдэхгүй учраас яг байж болох эрсдлүүдийг өөрөөсөө шалтгааллах зүйлүүдийг бол хүн хийх залруулах хэрэгтэй. Тэгээд тооцоолж чадахгүй эрсдлээс бол даатгалын салбарт хандж л одоо өөрийгөө хамгаална л гэсэн үг шүү дээ тий. Ер нь тийм. Тэгээд яг энэ талаар бас мэдлэг хүмүүст их дутагдж байна. Энийг бас бид нар засах зорилгоор одоо ингээ манай практикал CGM-ийн хуудас руу орох юм уу эсвэл манай Facebook групп руу орох юм бол бид нэр Reels гэж гаргаад залуучуудад зориулсан, иргэдэд зориулсан даатгалын боловсролын талаар маш их мэдээлэл өгч байгаа. Тэгээ энийг бас нэг ер нь 2-3 секунд, 2-3 секундын, өсвөл нэг 10-15 секундын боловсролын мэдээллүүдийг бид нар тарааж байгаа. Иргэд маань тийш ороод үзүүл зүгээр. Тэгээ сайхан би өөрөө сошиал дээр нэлээд идэвхтэй. Одоо хүмүүс ч гэсэн бас их мэддэг боллоо л доо. Тэгээ нөгөө даатгалын захирал, энэ даатгалын зөвлөгөө өгье. Зарим ч одоо хараагаал дормжлол ороод ирнэ. Яг би айл болох нөгөө даатгалын талаар мэдлэг мэдээлэл хүмүүст өгөхийг хичээдэг. Тэгээ бас үзэж байгаа иргэд маань, компанийн маань Twitter-оор орж ирдэг ч юм уу, одоо X-аар орж ирдэг ч юм уу, Facebook-оор орж ирээд бид нараас даатгалын зөвлөгөө авал бид нар дуртай зөвлөгөө өгнө. Тэгээ сайхан нэг эмэгтэй X дээр бичсэн байна, Twitter дээр бичсэн байна. Даатгалын албан журмын даатгалж яжалсангүй, тээврийн хэрэгслийн даатгалж яжалсангүй би ингээ хүний үнэтэй 300 крузер 300-ыг мөргөөд осолд орчлоо штэ. Би яах юм бэ гэж үйлж байгаа зураг тавьчихж байгаа. Тэгээ мэдээж миний сэтгэл өвдөж байгаа. Бид нар чинь тиймэрхүү мархаа сэтгэл өвддөг байхгүй юу? Тэгээд би ингээд холбогдоод асуусан. Тэгээ мэдээллүүдийг нь үзсэн чинь яг үнэндээ одоо бас хэцүү нөхцөл байдал байсан. Юу вэ гэхээр тухайн эмэгтэй маань өөрөө одоо тухайн бүсгүй маань өөрөө машина бариагүй, хажууд нь одоо унтаад явж ирсэн ядарсан учраас гэж ойлгомжтой. Хажууд нь өөр нэг хүн машиныг нь бариа явж ирсэн баг. Тэгэхээр албан журмын даатгал яадаг вэ гэхээр жолоочийн хариуцлагыг даатгадаг байхгүй юу? Ер нь бол тэгсэн чинь тухайн эмэгтэйгийн жолоочийн хариуцлагын даатгал нь мэдээж машиныг нь барьж байгаа хүнд үйлчлэхгүй нөгөө хүн нь даатгалгүй гэж таарсан баг. За тээврийн хэрэгслийн даатгалтай болохоор тээврийн хэрэгслийн даатгал яадаг вэ гэхээр өөрийн чинь машины хохирлыг хамгаалдаг байхгүй юу? Тэгс чи тэр нь бас нөхөрлөлбөр өгөөгүй байна. Тэгээ манай даатгалын бүтээгдэхүүн биш шүү. Тэгээ манай компани биш, өөр компани биш. Бид зөвлөгөө өгсөн. Тэгсэн чинь яагаад ажиллаагүй вэ гэхээр тээврийн хэрэгслийн гэрээн дээр та жолоо шилжүүлэх бол нэмэлт төлбөр төлөө жолоо шилжүүлэх эрхийг авдаг байхгүй юу? Тэгвэл өөр хүн таны машиныг бариул тэгээ хосод гарвал машиныг чи хамгаална гэсэн. Тэгсэн чинь нөгөө хүн даатгал хийхдээ жолоо шилжүүлэх одоо эрхийг одоо нэмэлтээр аваагүй гэсэн. Ер нь манай иргэд ингээд даатгал хийхээр очоод хамгийн хямдхны л авдаг байхгүй. Хамгийн хямдхан хэмжээлээр нь хамгийн бага эрсдэл хамгаалсан л байгаа байхгүй юу?
Тэгэхээр нөгөө нэг албан журмын даатгалын ч ажилласангүй, тээвэр хэрэгслийн даатгалсан ч ажилласангүй. Тэнгүүд нөгөө хүн бухимдаж байгаа даатгал ажилласангүй шүү дээ. Муусаа даатгалын лөөвөрчд ер нь бол ингэж ярих хүмүүс их байдаг л да. Даатгалын сектор ажиллахгүй байна, болохгүй байна. Гэхдээ яг бодит байдал дээр нөгөө цагаан дээр хараар бичсэн гэрээ л ажиллаж байгаа юм. Тэгээ цагаан дээр хараар бичсэн гэрээгээ манайхан уншаад танилцаад нийтлэг одоо монголчуудын дунд жолоо шилжүүлэх эрхийг авч яах нь гэдэг юм их байдаг. Олон улсад одоо бид нар Америк эднэрт явж байгаа юм бол хүнд машина өгөхгүй шүү дээ. Хүний машиныг даатгалгүй бол барихгүй. Нөгөө хүн ч гэсэн найз нь машиныг барих чи даатгалтай юу гэж хамгийн түрүүнд асуудаг. Би одоо Америкт 4 жил их сургуульд сурсан. Тэгэл манай найз нь хоорондоо нэг машина өгчөөж гингүүд чи даатгалтай юу л гэж хамгийн түрүүнд асуудаг. Тэмээ би даатгалтай гэж барыг нөгөө даатгалынхаа хуудсыг үзүүлж хүний машиныг ундаг. Манайх шиг хүний машиныг дураараа аваад яваад ундаг юм юу байхгүй байхгүй. Тэгээ мэдээж нөгөө эн чинь нэг хүнийг даатгах нэг ондоо үнэн ондоо шүү тийм үү? Та нэг талах авах. Нэг үнэлээд хоёр талах авах арай үнэтэй л биш таараа. Тэгэхээр даатгалын компани жолоо шилжүүлэх эрхийг өгөхдөө мэдээж бас тодорхой хэмжээний үн нэмэх нь л ойлгомжтой. Тэгэхээр нөгөө иргэдэд энэ нөгөө даатгалын суурь боловсролын ойлголт, суурь эрсдлийн ойлголтууд суух нэлийн шаардлага байгаад байгаа. Тэгээ бид нар ч гэсэн энийг өгөх ёстой гэж бодож байгаа. Тэгэхгүй бол эргээд нөгөө даатгалын компаниуд нөхөн төлбөр өгдөгөө, зайлилдаг, морьдог, худлаа лөвөрддөг гэдэг ойлголт иргэдэд нэлээд түгээд даатгалын салбарт итгэл үнэмшил ер нь бага байна л да. Эрсдэл нэмэгдэж байгаа бол дагаад өнөсчл байгаа шүү дээ. Тэгжээж л одоо даатгалын одоо байгууллагууд одоо өөрсдийнхөө эрсдлийг хааж орлоготой ашигтай ажиллах суурь нь болж байгаа. Тэгээд ер нь яг тэгдэлтэй мэдлэггүйгээсээ болоод хүмүүс одоо ингээл одоо энэ замын төвчрэл Монгол улсад ямар байгаа лээ те. Тэгээд дээрээс нь зам тээврийн осолтой холбоотой маш олон асуудлууд гарна. Энээс нь болоод бусдад одоо дам нөлөө өөрөө ингээл төвчрэл үүсэл ингээд бусдын цаг хугацаад одоо яагаал. Тэр юу мэдлэгтэй бол даатгалын салбартай одоо юу гэдэг эрсдлээ бүрэн хамгаалаад ч юм уу асуудлуудаа бүрэн ойлгоцсон хүн бол заавал тэнд одоо нэг хоёр хүн ярилдайл хин одоо бараг жанх дутаан ч юм уу сүлгээд одоо инээдтэй зүйл хинийх нуцсны цэник дуусах хүртэл хоёлаа те ярилдаад ингээд замын төгжээ болоод эсвэл цагдаа дуудаад ингээд за тэгээ цагдаа дээр хиймэл ачаал үүсгээд яваад. Тэгэхээр одоо энэ одоо асуудал дээр иргэдийг одоо мэдлэгшүүлэх одоо мэд одоо ойлголтыг нэмэгдүүлэх энэ чиглэлээр байгаа. Тэгэхээр энэ ийм одоо иргэдийг одоо соёнгийн гэрүүлэгч гэдэг юм уу энэ одоо зүйлүүд дээр та бүхэн хэр анхаарч ажиллаж байна. Ер нь манай монголчууд дээр энэ даатгалын салбарын мэдлэгийг ер нь хаанаас олж авч байна. Яг жишээ болгоод яриа л дээ. Иргэдэд илүү хүрэх болов уу гэж бодож байна. Тэгээд сайхан би өөрөө осол хийгээд тэгээд яасан бэ гэсэн чинь дэлгүүрийн гадаа ухарж агаад тэгээд яг нөгөө нэг одоо баруун талаас нар жаргах гал нэг тод тусдаг шүү дээ. Тэгээд яг миний толон тусаад би нөгөө хажуулалт бас нэг тэрэгэл нөгөө хүүхдэд төрсэн эмэгтэй явжсэн учраас нөгөө хүүхдийн хэрэгтэй эмэгтэй явжсэн учраас тэрийг бас анхаарч байсан яг зүүн талд байсан машина анхаарахгүй тэгээд гэрэлт гялбаад ороод мөрөгчгүй. Тэгээд мэдээж нөгөө ухарчаас учраас зөөл ухарчсан. Тэгээд мөргөөд би буугаал зургийг аваад за гүбэр нь хонхоочтой ихтэй будганд нь ороогүй юм байна гэдэг ч юм уу те. Гүбэр нь хагараагүй байна гэдэг. Тэгээд би дугаарыг нь хараад залглаа нэг их авч ийн. Тэгээ их чин салганд байна гарах боломжгүй байна. Осол болсон юм уу яана гэдэг. Тэгээ би зураг бичлэгнүүдийг авангуудаа яг би мэдээж нөгөө даатгалын компани захирал дээрээс нь даатгалыг нэлээд сайн мэдж байгаа учраас бүх бичлэг зураг мөрнүүдээ юм аагээд хоёр хүүхдээ гэртээ үлдээсэн ялах хүүхдээ үлдээсэн жоохон яараа дээрээс нь би нэг тариатай имжлэгээ хийлгэжсэн яараад л нөгөө цовлогч ирсэн тариа ийн гэдэг. Тэгээ би бичээд миний буруутай үйлдэл боллоо намайг уучлаарай гэд би өөрөө овог нэрийг бичээд регистрийн дугаарыг бичээд усны дугаарыг бичээд машин дээр нь хүртэл үлдээгээд ингээд даагаад мессежээр явуулаад би бүх төлбөрийн барагдуулна та битээ санаа зовоороо явуулчихгүй юу. За тэгээд нэг 40-50 минут болоод нөгөө их ч над руу залгаал орилоо гэсэн. Чи стаалга болоо, явлаа, цухтлаа, чи лөөвэр чин одоо хэлэхгүй нөгөө өгнүүд байдаг залгаал. Чи цагдаагаа дуудахгүй байсан. Гэхдээ нэгдүгürt би буруудах хүлээсэн учраас даатгал дээр ер нь буруудаа хүлээгээд даатгалтай байгаа даатгалтай буруу хүлээсэн бол заавал цагдаа дуудах шаардлага байхгүй. Хоёр тал тохиролцоол тэрийг төлчих болох юм ер нь. Тэг шаардлагагүй штэ их чи би ингээ буруудах хүлээсээ би төлнө гэдгээ танд хэлсэн штэ хэлтгэлээ. Тэгсэн чинь би цагдаа дуудана л гэн. За цагдаагийг авчирсан байна. Би мэдээж очиагүй би ч нүг гэртээ тариа хэлбэлээ сууж байгаа юм чинь. За цагдаа нэрлээ. Цагдаа над руу өндөр дугаар ороод загнаал ороод ирж байгаа ч манай цагдаанаас чинь нэгдэж штэ тий. Чи зугцсан байна маань. Одоо чамаас оргон зайсан байсан гэдэг ямар тургуулийн арга хэмжээ аавна гинүү. Гэхдээ би тэгс нэгдүгээр та хардаа
Би бүр мессежээр овог нэр, ресторан дугаар, утасны дугаараа бүгдийг нь явуулсан. Би буруудаа үлээсэ. Би даатгалын хөндөлбөрийг өгнө гэсэн. Би наадхал чинь өгнө. Даатгал өгөхгүй ч гэсэн би өөрөөсөө өгчнөө. Таад одоо ингэхэ болооч гэсэн чинь нөгөө цагдаа тавьшаа. За тийм юм байна. Тэгэх заавал шаардлага байхгүй. Гэсэн чинь нөгөө цаана нөгөө одоо хохирогч маань гэх юм уу нөгөө их зорилол байгаа байхгүй юу? Ер нь бол ингээл. За ингээд нэг юм босон чинь за ингээд та нар хоорондоо ойлголцоо төлбөрөө төлчих юм байна. Та яг бат үстэй л гэж цагдаа нэгээд. Би батаа л гэдэг. За тэгэл байжсэн чинь удахгүй өмгөөлөгч гээл нэг хүн ороод ирлээ тий. Энэ хохирогчийн өмгөөлөгч байна. Та оргон зайсан байна, цухтаасан байна. Та ер нь төлбөр мөнгө өгөхгүй байгаа юм. Үгүй ямар хэцүү юм бэ? Би бүр аргаар хэлж байгаа байхгүй. Ямар хэцүү юм бэ? Би наад хүн чинь төлбөрийг өгнө гэсэн шүү дээ. Төлбөрийг өгнө гэсэн. Заавал та нар ингэж хүн стресстүүлж бухимдуулж ингээд цагдаа сэргийлэх болж тий өмгөөлөгч болох ч хэрэг юу байгаад байгаа юм бэ? Тэгээ нөгөөх нь 400 мянган төгрөгийн хохирол. Тэгээ одоо даатгал өгөхгүй бол би өөрөө хүртэл өгчий гэж хэлсэн шүү дээ. Бити та нар ингэлтэй гэж. Тэгээ нөгөө мөргснөөсөө исэн юм сэтгэл зүйн дарамт орж ирж байгаа байхгүй нөгөө чинь. Тэгээ яг өгсөн л дөө. Тэгээ тэр их чинь ингээд одоо гомдлохгүйгээд салсан. Гэхдээ нөгөө процессны болчихж байгаа. Тэгэхээр яг уг нь бол олон улс дээр ч юм уу ер нь дотоод дээр ч тэр даатгал дээр бол нөгөө фендер бендергээ яриад байгаа аливаа нэг осол аваар боллоо гэхэд онц ноцтой хохирол үүсэх бол их хэмжээний хохирол үүсэх бол хүний аймнаас өргөдөөгүй бол хүнд гинтл бэрхтэл учруулаг бол заавал бараг цагдаа дуудаад тэ зам бүглөөд байгаад шаардлагагүй. А гэхдээ ямар тохиолдолд юм хийхгүй гэхээр буруутай тал нь буруугаа хүлээсэн тохиолдол байхгүй. Тэгээ манайхан ч нэг хоёр машин мөргөлчөнгүүд гараал ирэнгүүт миний ч буруу биш, чиний ч буруу биш гэж хоорондоо үзэлцэл бараг зодтолдоод тэрнээсээ эсэх хохирол болоод байдаг тий. Уг нь бол хүмүүс за би буруутай байна, би даатгалтай, би төлчөө гэвэл замаа чөлөөлөө цагдаагаа дуудахгүй одоо фендер бендер буюу энэ гүбрний асуудалд бол хэдүүлээ ойлголцоод ингээд энэ Улаанбаатар хотод заавал бүглэрэл үүсгээд байхгүй асуудлаа шийдэж болох байхгүй юу? Энийг даатгалын компаниуд ч ойлгож байгаа. Хамгийн хүндрэлтэй зүйл гэдэг вэ гэхээр би ч буруугүй гэдэг асуудал. Тэгээ тэрэн дээр чинь заавал нөгөө хоёр хүн буруугүй гэдэг талаа 30 хүн ирсэн нөгөө нэг бурууг нь хаалах хэрэгтэй болоод байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө цагдаа ирэх хэрэгтэй болж байгаа, даатгал нь ирэх хэрэгтэй болж байгаа. Тэгээ энэ бүгдрэл дээр чинь цагдаа дахиж гүйжиж бол, даатгал нь дахиж гүйжиж байвал нэмэлт бүгдрэл болоод, нэмэлт асуудал болоод яваад байгаа байхгүй. Тэгэхээр иргэд маань үнэхээр л миний буруутай үйлдэл бол буруугүй хүлээждэг. Тэ? За буруугүй бол нөгөөх нь буруугүй хүлээждэг, тэ? Тэгээ хоёулаа даатгалтай бол энэ асуудал бол бас эвтэйхэн шийдэгдэх боломж нөхцөл байгаад байгаа. Тэгээ орчин үед бол нөгөө таны ярьсан нөгөө утас биш. Уцаавал бүгдээр бичлэг хийгээл 360 бичлэг хийгээл яриагаа биччихэхэд уг нь тэр чинь хангалттай нотох баримт үүсэж байгаа байхгүй юу. Тэгэхээр заавал цагдаа дуудаж авчраал одоо би дахиад хэлье. Амар том осол болчих хүн амьтан гибтэл бэртэл болсон осол төр та нар цагдаа дуудаж болохгүй гэсэн чинь тэгээд уурлаад авах үед дараад нь мушигчдаг байхгүй хэцүү. Тэгээ ярьж байгаа зүйлдээ бас болгоомжтой байхгүй бол дахиад хэлье. Онц ностой осол болоогүй. Нэг гүбэр мөбөрхө хагарсан ч юм уу нэг гүбэр мөбөрхө нэг гимтсэн тий бодог модог шүрхсэн юм. Хүн амьнаас болоогүй, хүнд гимтэл учраагүй, онц ноцтой осол болоогүй заавал үгэн цагдаа дуудаад л одоо ингээд нэгээ одоо зовоогоодох шаардлага үгэн байхгүй байгаа юм да. Даатгалын байгууллагын тэрийг бол ойлгоод хүлээгээд аваад нотлох баримт гээд үзчихэж шүү дээ. За хоёлаа чи баг ингээд нөгөө иргэд рүү чиглэсэн, хүнлөө чиглэсэн даатгалтай холбоотой юм уу? Одоо нөгөө дараагийн баг нь болсон байгууллага руугаа чиглэсэн асуудал руу даа. Тэгээ байгууллагад маань одоо даатгалыг ер нь яаж харж байна? Манай байгууллагууд одоо даатгалыг зардал гэж харж байна уу? Эсвэл эрсдлээс хамгаалах одоо хэрэгсэл гэж харж байна уу? Одоо сүүлийн үед бол бас нийтийг хамарсан чих юм уу? Энэ олноороо үйл ажиллагаа явуулж байгаа том объектуудаас хөдөө орон нутгуудаар бас галт автсан юм харамсалтай хэрэгүүд боллоо. Тэгээ ийм одоо кейсүүд дээр одоо ямар арга хэмжээ авах хэрэгтэй байдгийг. Одоо тэгээд сүүлдээ тэр одоо миний мэдж байгаагаар хөвсгөлд тэгээ сая увсад одоо хоёр одоо том объект чатаад хүмүүст бас нэлээд л хэр зохирол болох шиг боллоо. Тэгээ тэн дээр бол сүүлдээ явсаар байгаад тэр начаал нь баг улсын төсвөөс шийдвэрлээд одоо яамдуудаас нөө зөрөнгөөс нь гараад ингээд эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр л зээл болгож ингэж директив бизнесийг хамгаалах хэлбэрлэл очиж байна л да. Энэ тал дээр одоо даатгалын байгууллагууд Монгод ямар байр суурьтай. Яг нэг юм улс төрийн нөхцөл байдал үүсээд байгаа. Тэгээ нөгөө тойрог сонгогддог учраас тойрог дээр мөн нэртэй байхгүй тулд нөгөө тойрогын гишүүдийг аз жаргалтай байлгахын тулд эргээл тойргийн асуудлыг төсвийн асуудал болгоод оруулж ирээд байна л да. Одоо яг бодит байдал дээр энийг эргээр нь зөвөр нь яг шийдэх ёстой нөхцөл байдлаар нь шийдэх үлийн даатгал байхгүй юу? Та даатгалтай байх ёстой. Хөвсгөл аймагт мөрөн худалдааны төв шатсан. Тэнд 2 хүн даатгалтай байсан.
Тэр хоёр хүн нь банкнаас зээл авсан байсан учраас банк зээлээрээ та даатах гэсэн учраас даатгсан байсан. Нөгөө хоёр хүн манай даатгалтай байгаад та манайх тэр хоёр хүнд хоёуланд нь хөндлөлбөр болгосон. Энэ бол ингээд тож тэр мөрөө худалдааны төвд хичнээн хүн одоо бизнес эрхэлж ирсэн боловч хоёр хүн даатгалтай байсан. Дараад нь усад одоо томхон гал гарлаа. Одоо саяхан одоо энэ дугуйн хаад гээд маш олон хүмүүсийн хайртай дуртай очиж үзд одоо амралтын төв гал гараа шатчихлаа. Тэгээд даатгалынхаа нөхцлүүдийг судалж лээ л да. Ер нь бол манай Монгол улсад бүрэн хохирол учруулдаг хохирол юу гэвэл хоёр төрлийн хохирол байна. Нэг нь галын эрсдэл. Манайх галын эрсдлийг ерөөсөө хамгаалж чадахгүй. Одоо ингээл 55 давхар байшин баригдаж байна гин 30 40 давхар байшин баригдаж байна гин. Би одоо энэ галын эрсдлийг яаж бууруулж байгаа юм бол гэдэг дээр маш их санаа зовж байгаа. Манай гал команд өөрөө хөөсөөр цацдаг байдал маш ховор. Ихэвчлэн усаар цацдаг. Усаар цацахаар яадаг вэ гэхээр гал гарлаа ус очиж цацахаар хамгийн түрүүнд ус цацгаас өмнө цахилгааны шиг хүмүүсийг тастаж унтраадаг. Тэгээ унтраах боломжтой бол унтраахгүй нөгөө сүхээрээ тастаад унтраачдаг байхгүй. Тэгэл ус цацахаар яадаг вэ гэхлээр нөгөө объектын гал унтарч магадгүй. Гэхдээ дотор нь байгаа бүх цахилгаан бараа материал усан живэл дуустдаг. Нэг хэсний хөрөнгө эзэмшигч хүн хохирол дуустдаг байхгүй эцэст нь. Тал шатсан барилгатай дотор нь байгаа бараа материал хөрөнгө бүгд усан живсэн байдалтай л үлддэг. А яг нөгөө талд онцгой байдлын ерөнхий газар манай гал команд бол нэг гал унтраасан гэж явчихж байгаа. Энэ байдал өөрчлөгдөхгүй бол томоохон объектын галын эрсдэл бол маш өндөр түвшинд манад байна. Энэ засагдахгүй байна. Одоо манай Монголд Улаанбаатар хотод үүсэж байгаа хамгийн том хохирол дандаа галаас үүдэлдэг. Тэгээ нөгөө бүгдрэл байгаа учраас гал команд нь очих гэж удна. Очсон ч нөгөө ус цацсан, усаа ахаад татна. Тэ. Тэгээ энэ эрсдэл юусэн арилахгүй байна. За хоёр дахь эрсдэл нөгөө том эрсдэл нь үер. Тэгээ сайн нөгөө бид нар мэдээж улсаараа бид нар Улаанбаатар хоттой яриад бид нар үерийн эрсдэл автал юу болов те. Тэгэл маш том одоо компаниудын одоо объектууд үерт тавцсан. Тэгээ энэ эрсдлүүдийг бол манайх ингээд анхаарах хэрэгтэй байдаг. Даатгал өөрөө нэг тийм үнэтэй юм биш ээ. Ер нь дээр үеэсээ даатгал гэж ярих юм бол одоо энэ даатгалын зарчим, татврын зарчим гэж ярих юм бол энэ маань өөрөө баг еврейчүүд рүү яваал эхэлчих واخгүй. Тэгээ нөгөө еврейчүүд яадаг вэ гэхээр нөгөө татвараа төлөх нь үнэн гээд ямар сандаа нөгөө Ромын имийг Ромд нь төл гэдэг үг чинь юу гэсэн үг вэ гэхээр Ромын татварыг Ромд нь төлөөл гэсэн үг байсан байхгүй ер нь бол. Тэгээд сүүлийн үеийн бизнесүүд юу гэж ярьдаг вэ гэхээр 10% татвар дээр нэмээд 1% даатгал заавал байх ёстой, 11% зардыг заавал байгуул гарах ёстой гэдэг ийм ойлголт бүр олон улстай байгаад байгаа. Гэтэл манайх 1% одоо даатгалыг бол маш том зардал гэж хараа яваад байгаа нь өөрөө эсрэгээрээ тухайн байгууллагыг одоо маш том хохирол руу одоо чирэх асуудал бий болж байгаа. Даатгал бол одоо тийм үнэтэй байх болчих ш 1% байхаж болсон. Зарим хөрөнгөний даатгалуудыг бид нар одоо 0.2, 0.3%-аар ч хийж байгаа. Манай олон жил явсан одоо бид нартай 10 жил даатгал хийгээ явж байгаа харилцагч нар бол бүр 0.1%-аар ч даатгал хийж байгаа. Өөрийнхөө хөрөнгийн 0.1%-аар даатгал хийлгэж байгаа. Тэгэхээр энэ бол өстой гайхамшигтын хямдхан даатгал явж байгаа байхгүй юу? Тэгэхээр би бол одоо энэ байгууллагын даатгалын эзэд тэр тусмаа энэ нөгөө эрсдлээ бууруулах зорилгоор компанийнхаа энэ хөрөнгүүдийг даатгал сурахгүй бол манайх шиг энэ орчин нөхцөл бол өөр хэцүү байгаа. Тэгээ даатгал өөр магадлалын онол дээр яваад байна. Юу вэ гэхээр хүн гэж асуудаг байхгүй. Гал болох боломжтой юу гэхээр манайх болохгүй болохгүй. Ер нь юм болох магадлал дэлхийн маргаас сүрэх магадлал тэгээс их. Хариг эргийнхэн дэлхий дээр маргааш ирэх магадлал тэгээс их. Нөө магадлалын онол чинь тэгэж явдаг байхгүй тий. Магадгүй тэг 1000-ийн 1 байх. Гэтэ ямар ч гэсэн тэгээс их гэж үздэг. Тэгэхээр нөгөө эрсдэл учрах магадлал тэгээс их л байна. Тэгэхээр тэр эрсдлээд нэг тооцож үзээч гэдэг. Тэр нэг юм бид Америкт их сургууль сурч байсан. Тэгээд дараад нь би бас их сургуулаа төгсчод жил гарan Америкт ажилласан. Хөрөнгө оруулалтын компанид банк ус ажиллаж байсан. Тэгээд ажиллаж байхад юу гэж ярьдаг вэ гэсэн бэ гэхээр нөгөө saving for the rainy day гэж ярьдаг байсан. Юу гэсэн үг вэ гэхээр бороотой өдөр зориулж хадгалав гэдэг. Тэгээ би тэрэн зориулж бас нэг нийтлэл бичээсээ Facebook дээр нэлээд нийлэл бичдэг. Хүмүүс маань сонирхож байвал орж нийтлэлүүд юм уншиж байна. Тэгээ яг хөө гэхээр нөгөө еврейчүүд дээр үед нөгөө нэг юм байшин юм шавар таагцсан байшингууд гэдэг байсан. Сүрлэр хийждэг. Тэгэл яг нөгөө дээвэр нь муу байвал ингээд бороо орж гаад нэг цорчдаг юм байл да. Тэгэхээр нөгөө нэг цорчгор чи ингээд нөгөө дээврийн идэл ингээд явчихдаг шүү дээ. Тэгэл би ч одоо нөгөө социализмын үеийн сүүлийн үеийн хүүхдүүд балханд очирлж ирсэн сүүлийн үеийн хүүхдэл баг. Тэгээ нэг
дээврээс нэг борооны тусал гоочхойг тухгүй байдаг шүү дээ. Хүнжил гэр орон чихтэй нороод нэг төмпөнд борооны тусал гоожоол тий аль гэр бүлэрээ өвдөөл ер нь еврейчүүд нэг тиймэрхүү юм маш сайн мэддэг байсан юм шиг. Тэгээ нөгөө дээврээ засчихвэл дээврэл хамгаалчвал том эрсдэл учрахгүй гэдэг ойлголт байсан. Тэгээ Seven for the Rainy Day гэдэг үг одоо Wall Street-ийн дунд байдаг байхгүй. Тэр юу гэхээр эрсдлээ хамгаална. Хизээ нэгэн цагт эрсдэл учрах нь ойлгомжтой. Тийм учраас эрсдлийн төлөө мөнгө хадгал, эрсдлийн төлөө даатгал хийгээд юм байдаг. Тэгээ манай бизнес эрхлэгчдийн дунд бол нөгөө түрүү яриадсан за бас мэдээж нөгөө шашныч нөхцөл байдал байж магадгүй, манай Монголын ахуйч байж магадгүй. Тийм юм болохгүй муу яр түү тий. Чи муу юм дуртаад байна болохгүй. Гэтэ нөгөө эрсдэл болох магадлал тэгээс учраас даатгал хийлгээсэй л гэж боддог. Одоо тэгээд манай онцгой байдлын ерхий газар одоо жишээлбэл за яг хуу объектийн даатгал хийлгэжлээ гэж бодъё. За тэгээд очиод нэг галын нунтраагаад бусад бүх юмыг одоо усанд живүүлчлээ. Нөгөө тухайн байгууллага одоо учирж байгаа эрсдэл нь одоо бүр ингээд давлдаад одоо нэмэгдээд явчихна. Тэрийг одоо даатгалын компани одоо яаж ялгаж салгаж нөхөн төлбөр дээр ажиллах вэ? Тэгэл яг нөгөө даатгалын хамгаалтын дотор мэдээж нөгөө бараа материалын даатгал гэдэг тустай байгаа, хөрөнгөний даатгал гэдэг тустай байгаа. Тэгэл хамгаалт хийлгэсэн бол тэгэл нөгөө нэг суугаар л явна. Хөрлийн л тооцоолж байгаа л тэгнэ гэсэн. Ерөөсөө одоо манай онцгой байдлынхан бас энэ дээрээс анхаарах хэрэгтэй. Одоо хөөс мөөсөр ч юм эсвэл одоо шохоо мохоо гэл одоо янз бүрийн одоо гал унтрах асуудлуудыг хэрэглэхгүй одоо ганцхан усаалдаг зөвхөн галыг дараал тэгэл унтраагаал явах нь л онцгой байдлын ажил болж байгаа ш. Тэр компанид учирч байгаа хөрөл нь яах вэ? Тэр нөгөө усаар унтраагаад тэр шиг тэгэл дээд давхарт галгаарлаа гэхэд айлтч ялгаагүй ш. Тэ доотлын айлууд руу ингээл нөлөөлөл усаалтаал хамгийн доод бодол хүртэл гоочж байгаа. Тийм гэсэн. Тэгэхээр одоо давхар энэ нөгөө нэг айлуудад учирч байгаа хөрлийг бас одоо нэмэгдүүлээл одоо хөрөл нэмэгдүүлээл яваад байна. Нэг талаараа галыг унтрааж одоо хамгаалж байгаа нь юу ч гэсэн нөгөө талдаа учруулж байгаа хөрөл нь бас тэрнээс их хөрөл болоод байна л да тийм. Яг би онцгой байдлын газрыг юу н буруутгахгүй байна. Манай онцгой байдлын нөхцөл нь тийм байна. Одоо ашиглаж байгаа техник том хамт олон бол манай онцгой байдлынхан бол маш мэргэжлийн сэтгэлтэй, зүтгэлтэй хамт олон зүтгэл ингээл унтраа хий, бүтээ гэл явж байгаа тий. Ард иргэдэд хамгаалъя гэл явж байгаа. Гэтэ нөгөө талдаа нөгөө одоо орчин үе болоод байгаа учраас орчин үеийн барилгууд баригдаад байна. Орчин үеийн техник технологиуд гараад байна. Энтэйгээ дүүцсэн орчин үеийн шийдэл манай онцгой байдлын ерөнхий газарт хийх хэрэгтэй байна. Технологийн шинжилэл, технологийн хөгжүүлэлт хийх хэрэгтэй байна. Тэг яг би бас даатгалын компаниудаа уриалаад байгаа юу гэхээр бид нар бас нийгэмд өгөх хэрэгтэй. Тэгээ нэг сая бид нар одоо хавдар судлалын үндэсний төвд хавдрын одоо нэгсний молекулын түвшинд нь илрүүлэх тоног төхөөрөмж манай практикал даатгал бэлгээсэн. Тэгээ би өөрөө бас нөгөө хавдраар өвдөөд хавдраар бас нөгөө хотоодныхоо тодорхой хувийг тариулсан хүний хувьд энэ зовлон ойлгож байгаа. Тэгээ яг үүнтэй төсөөтэйгээр бид нар онцгой байдлын ерөнхий газартаа тодорхой хэмжээний дэмжлэгүүдийг үзүүлэх юмсан гэж бодож байгаа. Одоо даатгалын компаниудыгаа ч гэсэн энд уриалж байгаа. Ядаж бид нар энэ хөөсөр цэцдэг тоног төхөөрөмжийг шинжилж өгөх юмсан, сайжруулж өгөх юмсан. Одоо бидний хөрш бүгдээрээ хятад ард улсд бол одоо маш өндөр барилгуудыг дроноор унтрааж эхэлж байна тий. Хэдүүлээ энэ системүүдийг бас нэвтрүүлэх юмсан гэж бодож байна. Тэгээ мэдээж ганцаараа практикал даатгал энийг дийлэхгүй бах. Тэгэхээр нөгөө бусад даатгалын компани, бусад одоо энэ томоохон компаниудтайгаа нийлээд энэ онцгой байдлын ерөнхий газрын техник тоног төхөөрөмжийн шинжилэлт тий орчин үеийн стандартад нийцсэн байдлыг одоо хийхэд дэмжлэг үзүүлэхгүй бол хэдүүлээ бүгдээрээ ингээд нөгөө гинтийн эрсдэл учрахгүй юм шиг нүдэн балаж ихэн төлөө яваад иж болохгүй хаа. Одоо захаасаа 55 давхар байшин баригдлаа ш. 55 давхарт гарсан галыг яаж унтраах вэ? Манай шат хэд хүртэл сунах уу тий. Дээш нэ юу болох вэ гэдэг асуудал. Бэлэн биш шүү дээ. Тэгээ бид нар чинь нөгөө дөрөв дэний элдгээр дуртай газараас галын бишим маань очиод усаа татчихад шахчих чадахгүй. Араас нь зөөврийн ус нөөц танк нь ирэх гэж хүлээнд. Асуудлуудаас их л байна. Эргээд хоёлаа байгууллага руу орё тий. Тэгээ манай байгууллага маань одоо практикал даатгал маань нөгөө нэг цахим жилжил дижиталаар энэ даатгалыг үйлчилгээг иргэдэд үзүүлэх, цогц үйлчилгээг бараг хамгийн түрүүнд нэвтрүүлсэн байгууллага байна. За тэгээд ардаас нөгөө нь одоо өчтөрж орж ирээд байгаа энэ AI одоо энэ ухаалаг одоо шийдлүүдийг үйл ажиллагаатай яаж уялдуулж юм. Тэгээ одоо ингээд дөрөв дэх баг нь маань дижитал салбар болж гарч ирлээ л дээ. Тэгээ нөө дижитал AI хоёрыг хүмүүс жоохон ялгаж гэнэ үү гэдэг бас ойлголтын нэг хэсэг байгаа юм. Тэгэхээр яг бид нар юу гэж хараад байгаа вэ гэхээр дижитал маань өөрөө одоо авах суугаас
гэрээ хийгээд төлбөрөө хийгээд гэрээ хийх хүртэлх энэ сувг бүгдэн захимжих ёстой л гэдгийг бид нар ингээ харж байгаа. Тэгээд энэ сувг маань веб дээр байсан ч, аппликейшн дээр байсан ч, бусад сошиал сувгууд, платформ дээр байсан ч одоо бид нар бас ярьдаг энэ апп гэдэг ч юм уу юу гэсэн үг вэ гэхээр бусад компаниудын аппликейшн руу орж болдог байхгүй. Одоо манайх хаан банкар дамжуулаад хаан банкны аппликейшнээр даатгал хийж болж байна. Голомт банкны аппликейшнээр даатгал хийж болж байна. Бусад хүмүүсийн аппликейшн, байгууллагын аппликейшнээр хийж байгаа энэ апп гэдэг байгаа. Тэг яг нөгөө хүн анх за би даатгал хийлгийг ингээд онлайнаар ороод бүх төлбөр дүүсийг дуусаад гэрээгээ имэйлээр авах хүртлээр энэ процесс одоо хийгдэх онлайнаар ч юм уу салбар дээр хийгдэхгүй хүнтэй уулзахгүй хийгдэхийг бид нэр дижиталжуулах гэж яриад байгаа. А гэтэл энэ процесс дээр нэмэгдээд юу орж ирж байгаа гэхээр ухаалаг байдал орж ирж байгаа. За би нэг ийм даатгал авах гэсэн юм аа, тэвэр эрсдлийн даатгал авах гэсэн юм аа. Би нэмээд энэ дээр жолоо шилжүүлэхийг авмаар байна. Нэмээд би одоо орон нутагт хөдөө орон нутагт явж байгаа учраас шуурганы эрсдэл авмаар байна гэдэг ч юм уу. Тэ одоо ингээд нэмэлт эрсдлүүдийг би авъя гэх юм бол ингээд одоо бид нар tailor made буюу өөрчлөн зориулж одоо тусгаалan хийсэн бүтээгдэхүүн гаргалаа гэж бодоход энэ ухаалаг систем ажиллах хэрэгтэй болоод байна. Байгууллага болгон хүн болгон ухаалаг систем ажиллаж болох байхгүй юу юм бол. Тэгээ энэ ухаалаг систем ажиллахын тулд маш их нөө дата мэдээлэл хэрэгтэй байна. Тэр дата мэдээлэл нэгдүгээр цуглагдаж чадж байна уу? Хоёрдугаар тэр дата мэдээллийг зөвөр ашиглаж болж байна уу? Тэгээ тэр дата мэдээллийг ашиглахад удаж гин үү, удахгүй байна уу? Тэгээ гоё болж гин үү гэл энэ бүхнийг оруулж ирж байгаа нэг AI юм орчиж ухаалаг байдал. Яг одоогийн байдлаар бол даатгалын салбар бол нэлээд сайн дижиталчлаа. Бол тэгж бодож байгаа. Одоо манай практикал даатгалын хувьд та манай вебсайт руу орох ч юм уу, манай аппликейшнийг татах юм бол би танд амлая. Та 3 минут 5 хуудастай юм чинь. Тэгээ бид нар ийм зорилт тавиад байгаа байхгүй нөгөө хүнийг үүдэх. Одоо бид нар ч нөгөө ийм 10 секундын нөгөө нийгэм болчлоо шүү дээ. Дэлхийд даяараа скроллдол ингээд төгтөгөө үзэхэр хүн удаан анхаарал хандуулах сонирхолгүй болчихж байгаа. Тэгэхээр энэ утсан дээр нь аппликейшн дээр нь бид нар яаж хүнийг нэг 5 хуудас дамжихгүй 3 минутанд даатгал хийх боломжтой болох вэ гэдгийг л зорилтуудыг хараад байгаа. Тэгээ тэрийг хийж чадсан. Тэгээд нэлээд олон компаниудаас одоо аппликейшнаар, вебсайтаар, фейсбүүкээр, чатботоор ингээд даатгал хийж байна. Энэ бол өстой гоё хөвсөл болж байна. Яг нь бид нар анзаарахгүй ч магадгүй. Энэ гоё хөвсөл байхгүй. А одоо эргээд хүнтэй холбогдохгүйгээр хүмүүс одоо нөхөн төлбөр авдаг. Тэ. Одоо бидний бас нэг зорилт тавьчаад бид нар жоохон хэрэгжүүлж чадахгүй. Гэхдээ хэрэгжүүлнэ гэж бид нар үзэж тараал AI судлаал ингээд олон талд үзээд байгаа нь бид нар ядаж 500 мянган төгрөгнөөс доош нөхөн төлбөрийг AI-жуул хийгээд байгаа байхгүй. Хүн орохгүй, хүнтэй ярихгүй. Хүн баг манай аппликейшн руу ороод юмнуудаа оруулаад материалуудаа аваад тэр доор нь 500 мянган төгрөг хүртэлх нөхөн төлбөр авдаг болох ёстой гэдэг ийм зорилт тавьчаад байгаа. Тэгээ энийгээ бид нар нэг ойрын хугацаанд хийндэ гэж явж байна. Тэгээ ийм системүүд орчвол даатгал бас иргэдэд илүү нөхөрсөг хялбар арт түмэнд илүү ойлгомжтой болох болов уу гэж бодож байна. Ер нь дижитал шилжилт AI ингээд шилжилт манай хүний нөөцөд ер нь яаж нөлөөлж байна? 131 таныг оруулаад 131 гэсэн тийм. Тэгэхээр одоо ингээд илүү зарим байгууллагууд бол одоо AI-тай холбоотой ажлын байрны юу яаж штэ ажлын байрны шаардлагагүй болоод тий хүмүүсээ одоо олон орн сонгогдож байгаа алж байгаа юм газар бас дуултал. Тэгэхээр энэ нөөцийн шилжилт хөдөлгөөний хувьд танад тэр яаж нөлөөлөх вэ? Яг орон тооны хувьд нэг өөрчлөлт гарахгүй байгаа. Яагаад гэвэл нөгөө natural reduction гэж ярьдаг л да. Хүний нөөцийнхэн манайхаа юу гэж ярьдаг вэ гэхээр нөгөө хүний нөөц цомгохдохгүйгээр одоо хүний нөөцөө бариад өөрчлөлт хийж болдог. Жишээ нь ажлын нэмэгдээд гэж байгуулах тий. Одоо дижитал орж ирснээрээ борлуулалт нэмэгдэж байгаа. Дижитал орж ирснээр нөхөн төлбөрийн процесс амархан болох тусам нөхөн төлбөрийн ажил нэмэгдэж байгаа байхгүй бас нөгөө талаа. Тэнгүүд яаж байгаа гэхээр хүний нэмэх ёстойсэн бол хүний нэмэхгүйгээр дижитал руу нөгөө нэмэгдсэн ажлаа шилжүүлээд нэмэгдээгүй ажил маань хүмүүс төр үлдэж байгаа. Тэгэхээр нөгөө энийг бид нар natural reduction буюу нөгөө нэг одоо яг бид нар одоо байглаар нэг гэх юм уу хүний нөөцийн бууралтыг хийж гэнэ гэж үзэж байна. Тэгэхээр орон тоо буураагүй. Орон тоо буураагүй. Ажил нэмэгдэж байгаа. Нэмэгдэж байгаа ажлыг бид нар дижитал руу шилжүүлж байгаа. Ийм. За хоёрдугаарт яаж байгаа гэхээр үзүүлж байгаа нөлөөлөл нь илүү жоохон залуулга болоод байгаа. Энэ нэг жоохон зарим манай одоо ахмад ажилтнуудад жоохон эмзэг тусч байгааг үүсэхгүй яагаад гэвэл манай даатгалын салбар харьцангуй ус их юм
ахмад ажилтнууд их байдаг байхгүй. Жишээ нь одоо манайх 21 аймагт салбартай учраас 21 аймагт байж байгаа захирлууд маань бид нар чинь нэг аймагт нэг захирал нэг менежертэй байдаг. Тэгээ ихэнх нь нутаг орондоо нэр хүндтэй олон жил одоо санхүүгийн салбарт ажилласан юм ахмад захирлууд байдаг. Тэгээд энийг дэлгэмдүүлээ захирлуудаа бүгдэнд нь хайртай шүү гэж хэлжээ. Тэгээд ахмадууд маань бас нөгөө энэ орчин үеийн шинэлэг энэ тоног төхөөрөмж одоо дижитал систем ороод ирэхэд тэрнтэй уялдах байдал бас нэлээд сорилттой баг шиг санагдаад байна. Тэгээ яг бид нар бүгдээрээ сураал зарим нь одоо ингээд залуучуудтай нийлээд бүгдээрээ сурч яана гоё байна гэл бидний хөдөлмөрийг нийлэн хөнгөвчлж ийн гэл явж л байгаа л та. Тэгээ яг дээрэс нь гадна юу яаж дижитал нөхцөлөд ороод ирэхээр ажилтнууд их эерэг хандлага хүлээж авч байгаа. Яг гэвэл одоо тодорхойгүй байсан зүйл тодорхой болчихно. Өмнө нь хүмүүст мэдээлэл хүргэх хүнд хэлээ шүү дээ. Одоо бол хасар амархан болсон. Та бид өнөөдөр подкаст хийгээл хэдэн хүнд хүрэхийг бүү мэд. Хэдэн компанид хүрэхийг бүү мэд те. Яг түнтэй ялгаагүй адилхан манайх 10 секундын мэдээлэл өгөөл одоо ингээд 60-70 мянган хүнд манай сургалтын материалууд очиж байгаа байхгүй. Тэгээ энэ бол одоо чинь орчин үед хүний нөөц цаашлаад харилцагч нарт маш их олон давуу тал авчирч байгаа. Эргээд асар их зардал авчирч байгаа. Ер нь дижитал AI маш том зардал авчрах юм. Үйл ажиллагааны зардал мэдээж нөгөө сургалтын зардлууд байгууллага ажилтнуудаа байнгын сургаж явах хэрэгтэй. Байгалийн шинэ технологи руу тэмүүлж байгаа учраас одоо шинжилтүүд, апдейтүүд, өөрчлөлтүүд бүгд зардалтай болж байгаа. Дагаал серверээс ахуулаад зардал нэмэгдэж байгаа. Хуучин бол бид нар нэг сервертэй байж боллоо. Одоо 3 серверээс өөр сервертэй байхгүй болж барахгүй шүү дээ. Тэгээд дээрээс нь одоо энэ нөгөө өнгөрсөн үйл бол маш хэцүү байл шүү дээ. Тогны хязгаарлалт. Яг үнэ. Серверүүд маань нөөц одоо тог өсгөргүй болол тэгээд аж ахуйн нэгжүүд дээр чинь шууд үйлчлэгээ үзүүлж чадахгүй. Одоо хуучин салбар дээр хүн ирээд даатгал аваад ч юм уу банкны үйлчлэгээ аваа явж болдог гэсэн бол одоо нөгөө аппликейшн гэж нэг юм гарна. Арталт нь дахиад нөгөө бидний ярьж байгаа middleware буюу нөгөө систем цуглуулах одоо систем нь явж байгаа. Тэгээд аппликейшн, чатбот, вебсайт, сошиал платформ нөгөө босоод байгууллага дээр байж байгаа энэ аппууд гэдээ явах юм бол эн чинь бүр ингээд замбраагүй юм болж байгаа байхгүй юу? Ер нь бол хүний нүдэнд харагдахгүй далд процесс, далд зардал асар их болж байгаа. Ер нь хүний нөөцийн олд утас гэдэг даатгалын салбарт ажиллаж байгаа одоо шинээр орж ирж байгаа ажилтнууд бэлтгэж байгаа боловсон хүчнүүд ямар шүү вэ? Та бүхэн нөөцөө яаж бүрдүүлж байна? Ер нь одоо судалгаанаас ингээл хараад байхаар дандаа л нөгөө хүний нөөцийн одоо хомсдол аль салбарт дээр барилгаасаа ахуулаад одоо багсах хүмүүс хаана л бол хаана хүний нөөцийн хомсдол одоо тулгамж байгаа асуудлын нэг болоод байгаа шүү дээ. Яг орчин үеийн захирлуудаас арай өөр би жоохон гажуу сэтгэж магадгүй. Нөгөө талдаа би залуучуудыг жоохон мэдээлэл өгөх, үүрэг хүлээх бид нар мэдээлэл өгөх үүрэгтэй байх хэрэгтэй байна гэж бодож байгаа. Яг үүндээ сектор яагаад байгаа вэ гэхлээр ажил олгогч нэг тал руугаа яваад ажил авах гэж байгаа залуучууд маань нөгөө тал руугаа яваад энэ хоёрын хэрэгцээ хүсэл сонирхол ерөөсөө ингэж огтлцохгүй байна. Одоо бараг сүулдэ ингэж би биендээ ингэж дургу болж байгаа юм шиг явлаа шүү дээ, тийм үү? Яагаад вэ гэхлээр яг зарчмын хувьд бол энэ зөв байхгүй юу гэхлээр нөгөө нэг ажил олгогч хамгийн бага зардлаар хамгийн өндөр бүтээмжтэй хамгийн лаг хүнийг ажилд авах чинь дээр үеэсээ л байсан нийгмийн зарчим шүү дээ. Одоо ажил олгогчийн хүсэл эрмэлзэл. Нөгөө талдаа ажилд орж байгаа хүн маань ер нь бол хамгийн өндөр цалингаар хамгийн бага ажлыг хийгээд хамгийн их юм сурахыг бас гоё орчинд ажиллахыг ингээ хүсэж байгаа байхгүй. Тэгээ нөө энэ хоёрын чинь хүсэл эрмэлзэл хоёр тишээ яваад байна гэсэн. Тэгээ энэ хоёр ингээд нийлж ийж нэг огтлцчихэж нөгөө доктортой удаан ажиллах нөхцөл байдал үүсэж байгаа. За энэ дээр нэмэгдээд нэг их зовлон үүссэн сүүлийн жилүүдэд. Энэ юу вэ гэхээр нөгөө нэг сошиал ертөнц. Одоо ингээд манай залуу ажилтнуудын хувьд бол одоо сүүлийн жилүүдэд нийгэмд байгаагүй асар их сэтгэл готрол явж байгаа. Яагаад вэ гэхээр сошиал платформ дээр өнөөдөр залуучууд нэгнийхээ амьдралыг ил тод харж байна. Хамт ижил одоо секторт сурч исэн, ажиллаж исэн залуучууд аялж ийн, зугаалж ийн. Тэгэл ажил хийж байгаа хүн чинь нөгөөдхийнхөө зугаалж байгааг хараад нөгөөдхийнхөө шоож байгааг харахаар чинь аялмаар санагдан, зугаалмаар санагдан мөнгө нь байгаа юу гэхээр хэцүү тий. Яг нөгөө сэтгэл готрол дээр энэ их орж ирээд байгаа. Юу гэхээр ингээл тэрийг харангуйтай ингээл би болохгүй байгаа юм байна. Миний ажил болохгүй байгаа юм байна. Би мөнгөгүй байгаа учраас бататаа дулмаатай адилхан зугаалж чадахгүй байгаа юм байна, явж чадахгүй байгаа юм байна гэл. Тэгэл нөгөө буруудгал чинь дандаа нөгөө нэг өөрөөс нь биш нөгөө энэ ажлаас болохгүй байна. Тийм учраас нөгөө ажил дээр тогтох байдал хүмүүст маш ховор болсон.
Ер нь баг 2 жил ажиллана гэдэг баг удаанд ороод ш сүүл үед тий. Тэгэхээр нөгөө залуучууд ингээд нүгэд байгаа. Энэ болохгүй. Би л болохгүй байгаа ш. Энэ болохгүй нэг ингээд нүгэд байгаа. Тэгэл яг нөгөө байгууллагад очиад яг ялгаагүй адилхан нөгөө байгууллагад очиад яг ялгаагүй адилхан ингээ ямар ч туршлага хуримтлуулсан юм байхгүй, карьер хийсэн юм байхгүй, орлого олсон юм байхгүй, баахан л ажилд сойсон залуучууд болцсон. Яагаад үг гэхээр орлого олмоор байдаг, бусдад гоё амьдрмаар байдаг. Гэтэл сошиал дээр байж байгаа амьдрал нь яг өндөө бодит байдал үгүй. За залуучууд энэ байдлаас болоод маш их coin руу 1xbet руу орж мөрөдөө тоглоом руу орсон. Би одоо ажилтнуудтайгаа ил тод ярьдаг байхгүй. Ингээл ерөөсөө нөгөө нэг хурдхан шиг мөнгө олох юмсан гэж бодоол залуучууд маш их мөрөдөө тоглоомд орж байна. Дагаад гэмт хэрэг дуруу татгаж байна. Одоо энэ бол банкны салбарт маш их байгаа шүү. Дагаад харилцагчийн данснаас мөнгө аваад ашигласан тохиолдлууд хүртэл банкны салбарт их гарч байгаа тий. Тэгээ нөгөө сошиалтай холбоотой юм сэтгэл зүйн хүнд нөлөөллүүд орж ирээд байгааг манай хүний нөөцийн анзаарах хэрэгтэй байна. За дагаад юу байгаа вэ гэхээр нөгөө ажилтнууд энийг удирдлагуудад хэлж чадж гэнэ үү, ил тод нээлттэй байлгаж чадж гэнэ үү, энийг удирдлагууд нь ойлгож гэнэ үү гэдэг юм байгаа даа. Гэтэл манай удирдлагууд одоо тэр цэцмаг хөрөнгө оруулагч эзэдийн төвшөнд за нэг зүйлийг бас одоо хэлчихээд эвтэйхэн хэлэхгүй би чинь заримдаа нөгөө нүдүүлдэг нөгөө төрлийн хүн байхгүй юу. Тэгэхээр нөгөө тунгалаг тамир зохиолдоор гардаг шнэ. Тамирын голын мөсийг 7-оо шахам усна хэдэн төгрөг гэж. Тэгээ манай нөгөө одоо ганцхан 8-аас эхэлж бизнесээ босгосон захирлууд эзэдүүдийг би өөртөө буруутгахгүй байгаа. Үнэхээр хүнд нөхцөл өстой нөгөө урагшаага хил гараал, хойшоогоо хил гараал те тамирын голын мөсийг 7-оо шахам олж олсон хэдэн төгрөг байхгүй юу? Босгосон энэ компани байхгүй юу? Гэтэл энэ дээр нь хүмүүс ирчээл сошиал үзэл зугаалмаар санагдаад эрхлээд байгаа юм шиг ажиллахаар нөгөө чинь дургуцах нь ойлгомжтой. Тэгээ би нэг хэлээд байгаа нь хөрөнгө оруулагч эзэд дээрэс нь компани менежментийн хүсэл сонирхол нэг өөр тийшээгээ яваад ажилтнуудын хүсэл сонирхол өөр тийшээгээ яваад байгаа нь өнөөдөр манад ажлын байрны хомсдол бий болох нөхцөлийг болгоод байна. Тэгэхээр нөгөө аль аль нь ялагдаж сурах хэрэгтэй, аль аль тал нь бууж өгөх хэрэгтэй байгаа. Тэгэхгүй ингээд нэг хэсэг нь би энийг ч аавна гэж нөгөө тийшээ харж суугаад нөгөөх нь би бас энийг аавна гэж харж суугаад байгаа нь өнөөдөр манай ажлын байрны хомсдол бий болгоод байгаа. Тэгэхээр сүүлийн үед бол би одоо хөрөнгө оруулагч эзэд компани засаглал дээр энэ бол нэлээд яригадаад өөрчлөлтүүд хийж байгаа. Жишээ нь юу гэж маш их гоё офисуудтай болъё, ажлын байрыг 5 тухтай болгоё гэдэг юм маш их хийж байна. Одоо орчин үеийн офисууд маш их тухтаас. Одоо би ингээ ажилтнуудаас асуудаг байхгүй. Та нар офис дээр юу хэрэгтэй нэг бол хамгийн дөрөв юу хийсэн гэж гоё том тойл хэрэгтэй. Нөгөө чи гоё ингээ гоё офистой зураг авч Instagram тиймэр байгаа байхгүй. Тэгээ би одоо ажил аваад хийсэн хамгийн чухал зүйл нь одоо хөрөнгө оруулагчийг энийг ойлгуулахыг хичээсэн. Ажлын байран дээр ажилтнуудыг доктортой байлгахын тулд сэтгэл ханамжтай байлгахын тулд офисоо засахаас өөр аргагүй болох нь. Гоё офис суухаас өөр аргагүй болох нь байна. Хийсэн ш тэрийг. Одоо ажилтнууд сэтгэл ханамж маш өндөр. Манай ажилтнуудын сэтгэл ханамжийн индекс 83% та гардаг. Энэ бол асар өндөр байхгүй юу? Ингэж нөгөө талдаа ажилтнуудаа энийг ойлгох хэрэгтэй байна. Залуучуудаа бид боловсрал энэ сошиал боловсрал өгөх хэрэгтэй байна. Сэтгэл зүйн боловсрал өгөх хэрэгтэй байна. Яг үндэ та нарыг хараад байгаа сошиал дээр хараад байгаа амьдрал чинь яг та нарын хүсэж байгаа амьдрал мөн үү? Тэр хүн цаанаа одоо ийм яг гоё амжилттай ажиллаад гадаа дотоод аялаад гоё байгаад байна уу? Тэ бодит амьдрал ямар вэ? Тэгээ энэ залуучуудын нэг мөрөөдөд тоглоом руу оруулахгүй хүн шиг байх те одоо энэ сошиалын дайнд нэг устгуулчихгүй байх аргуудыг нөгөө талд гүйцэтгэх захирал гүйцэтгэх хөтөлбөрийн менежмент аваад хэрэгжүүлэхээс өөр аргагүй болж байгаа. Ингэжээш нөгөө хоёр талын ойлголцлыг нэг дээр авчрах үүргийг гүйцэтгэх захирлын менежмент хэрэгжүүлж байгаа. Тэгэхгүй ингээд нөгөө нэг тал руу нь халтарчаар ажлын байрны хомсдол болоод сэтгэл ханамж нь байхгүй болчихж байгаа байхгүй. Аль аль талд нь л итгэх зүтгэл хичээл зүтгэл гарах хэрэгтэй. Дараа чинь нэг зүйл байгаа. Би бас буруутгахгүй байгаа. Одоо саяхан манай би санхүү эдийн засгийн их сургуульд компани засаглаад магистр авсан. Тэгээд манай багш ирж илээ. Орчин үед хүүхдүүд уншиж чаддгүй, бичиж чаддгүй, дээрэс нь бодлоо зохистой ойлгож чаддгүй хүүхдүүд гараад байна. Ямар хэцүү юм бэ? Өнөөдөр тунгалаг тамирт романыг уншсан хүн байна гэвэл манай лавдаг ажилд орж ирж байгаа залуучууд уншсан хүүхд нэг ч байна. Би асуудаг шүү дээ. Тунгалаг тамир роман ямар нэг кино юу л гэж хамж өгдөөс. Тэгэхээр тийм том романыг унших сонирхол битийл өгүүлэг унших төвчээр байхгүй. Тэгээ энийг өдөрлгүүд ойлгох хэрэгтэй энэ хэцүү болцсон гэдэг юм. Нөгөө чи энийг унших ёстой гэж дарамтлах биш энэ хэцүү болцсон гэдэг. Яг бол бид нар 10 секунд хүмүүс болцсон байхгүй. Скрол гоё вэ? Үзэн мухаа гэд явдаг үе ирсэн. Тэгээ өөр нь сэтгэл зүй өөрөө хүний сэтгэл зүй одоо энэ тарих, дадал зуршил, удаан юм тогтох байдал нь байхгүй болчиход байгааг ойлгох хэрэгтэй байна. Ийм учраас
боловсролын системээс гарч ирж байгаа хүүхдүүд маань өөрөө ажлын байран дээр өндөр бүтээмж гаргах нөгөө доктортой сууж ажиллах, доктортой бүтээмж гаргах, одоо хүнд нөхцөл байдлыг даван туулах, эсэргүүцлийг давах, шүүмжийг давах гэдэг сэтгэл зүй бас тогтход хүнд байгаа. Боловсролын систем яагаад байгаа вэ гэхээр хүүхдэд яг үнэндээ биш тэ уншиж бичхийг зааж өгдөг. Сэтгэл зүйн тэнхийг өгөхгүй байдаг. Тэгээ би сайхан нөгөө уншижсэн нөгөө Ален Тофлер гэдэг одоо нэр дэрлэмтэн өөрийнхөө номонд юу гэж бичсэн байсан бэ гэхээр боловсралгүй хүн гэж одоо орчин үед боловсралгүй хүн гэж уншиж бичиж чаддгүй хүнийг хэлхээ болцсон. Энэ бол 19-р зуун 18, 15-р зууны асуудал байсан байхаа. Орчин үед 21-р зуунд боловсралгүй хүн гэж суралцаж чаддгүй, сурснаа мартдаг, дахин суралцаж чаддгүй хүнийг л боловсралгүй хүн гинэ гэж хэлж байгаа байхгүй. Маш гоё тодорхойлд орж ирж байгаа. Тэгээ хүмүүс их асар их асуудаг шүү дээ юу гэхээр боловсралгүй хүн гэж хэнийг хэлж байгаа юм бэ? Дипломтой хүн боловсралтай юм уу? Дэлхийн алдартай нөгөө Элон Маск ба шүү. Тэ одоо шинэ гэрэл хийлгэж технологийн бараг хаан тэ Tesla-гийн эзэн хэлсэн шүү. Би дипломтой гэж өөрөө дипломтой учраас өөрийгөө ухаантай гэж боддог эргүүнүүдэд дурггүй. Гудамжаар дүүрэн дипломтой эргүүнүүд ээ гэж Элон Маск хэлсэн шүү. Яг түнт ялгааг болох манад хүмүүс нэгдүгээр суралцаж чадчихна уу? Суралцснаа сайжруулж чадчихна уу? Тэ алтаа дутагтлаа засаж чадчихна уу? Гэдгийг бид нар харах хэрэгтэй байна. Манай дээр эрэгтэй хүний боловсролын асуудал асар хүнд байна. Асар хүнд. Дахиад би еврейчүүдийг ярих хэрэгтэй болох нь л дээ. Намайг их сургуульд яаж хахад чи их сургуульд яах гэж орсон бэ гэ эмэгтэйчүүдээс асуухаар их сургуульд орсон зорилго чи юу юм бэ гэхээр би мессеж дигри авах гэсэн ингэж авах гэж ирсэн гэдэг. Юу гэсэн үг вэ гэхээр нөгөө хүнтэй суучгаар мессеж болчдөг шүү дээ. Би хүнтэй суух гэж ирсэн гэдэг. Би гайхаа асуудаг ус. Чи хүнтэй суух гэж их сургуульд орно гэсэн чи юу гэсэн үг? Би сайн нөхөртэй болох гэж ирсэн. Еврейчүүд бол Америкчууд хүүхдээ их сургуульд явуулахдаа юу гэдэг вэ гэхээр энэ хүүгүүнийг боловсралтай болговол энэ хүүгэн өөрийнхөө амьдралыг аваа яваа зогсохгүй хайны жил үр хүүхдийн амьдралыг авч явна гэж боловсралтай болгодог. Намайг 10 жил сурч байхад манай 10 жилийн багш нар хүүгүүдийг юу загнадаг гэсэн гэж Монгол. Энэ хүүгүүн зах дээр гараад тэрэг төрсөн чадна. Энэ охин харин чи боловсралтай болохгүй бол нэг ирийн гарын шүүс болно шүү. Энэ мос охтууд та нар боловсралтай болохгүй. Юу нийгмээрээ бид нар охтуудаа боловсралтай болоход анхаарад хүүгүүдэд годом тавьчихсан. Тий, орон нутагт чинь ялгах маш их дээр асуудал. Тэ? Охтуудаа хот руу явж сургууль сурдаг. Нөгөө залуучуудаа банд нарыгаа болохоор за яах вэ энэ мал дээр ингэж явж байгаа болчихно гэдэг асуудал. Одоо нийгэмдэр юу болсон бэ гэдгсэн чинь хөвгүүд маань одоо их сургуульч ялгааг байдлах. Би одоо энэ их сургуулийг боловсролынхан энэ системийг өөрчлөөч би инх хамгаалалтын сайдыг болоо энэ боловсролын сайдууд системээ өөрчлөхгүй болохгүй нэ. Юу гэхээр эрэгтэй хүүхдийг их сургуульд авах бодлогоо нэмэгдүүлэхгүй бол Америкч нөө сегрегашн бодлогынхаа өрөөнд яадаг вэ гэхээр хар залуучуудыг их сургуульд авах бодлогоо нэмэгдүүлдэг байхгүй. Бодлогоор бага дүнтэй байсан ч гэсэн муу дүнтэй байсан ч гэсэн нөгөө нэг цагаан залуучуудын өмнөр Азиудын өмнөр харуудыг илүү их сургуульд авах бодлого хэрэгжүүлдэг. Яг дүнтэй адилхан одоо энэ эрчүүдийг боловсролд хөвгүүдийг боловсролтой болгох бодлого их сургуулиудаас хэрэгжүүлэхгүй бол манай яг үүндээ Монгол улс одоо бүр ингээд эрчүүдийн системийн дампууралд орлоо. Одоо гэр бүлийн нөхцөл байдал дээр гэхэд одоо өрх толгоос ээжүүд шийдвэр гаргадаггүй аавууд, орлогын төвшин багтай аавууд. Тэгээ аавын орлого асар чухал байхгүй юу? Аав орлоготой байх хэрэгтэй, аав хүчрхэг байх хэрэгтэй, аав боловсролтой байх хэрэгтэй. Энэ аавууд байхгүй болчихлоо. Дагаад нөгөө улс орны бидний хамгийн их яриад орилоод идэг нөгөө үндэсний аюулгүй байдал тэ улс орны хөгжил чи эрэгтэй хүнээс хамааралтай. Би ямар нэгэн байдлаар нөгөө сексист байдлаар юм уу хүнийг ялгуурлан гадуурхаж ярьж байгаа юм шиг гэдэг өнөөдөр нөхцөл байдлын их сургууль руу Монгол улс их сургууль руу ороод 70% нь охтууд 30% нь хөвгүүд 100 хүүхэд сурч байлаа гэхэд 70 охтууд 30 хүүхэд 30-ийнх нь 10 чанартай 10 дундаж 10 муу. Яг явсаар байгаад 70 охтуудад 10 чанартай хүүгэн л ногож байгаа байхгүй. Тэгээ эн чинь эргээд нөгөө ажлын байран дээр ирсэн ч гэсэн тэр нийгэмдэр гарсан ч тэр өнөөдөр манай амьдрал яагаад Монгол улс хөгжихгүй байгаа ч юм уу эсвэл нөхцөл байдал боловсролын систем гэж ярихаар хүмүүс гэр бүл чухал штэ гэж яриад байгаа байхгүй. Тэгдэг үстэй бүх багш нартай ингээ ярихаар бүх сэтгэл зүйч нартай ярихаар одоо ингээл боловсролыг сайн хиймээр байвал та нар гэр бүлээснэ гэд. Тэгвэл гэр бүлийн чинь соёл байхгүй болчлоо шүү дээ. Гэр бүлийн стандарт байхгүй болчлоо. Нөгөө аав нарын боловсрол яач вэ?
нөгөө эрчүүдийн боловсрал яач вэ? Эрчүүдийг нь гудамжинд гаргаж хаячаад боловсралгүй болгож хаячаад хэдүүлээ өнөөдөр гэр бүлийн боловсрал, гэр бүлийн соёл дагаад өнөөдөр нийгмийн соёл боловсрал гэж ярих хэрэгцээ шаардлага байна уу? Яг нь эмзэглэж яваад байгаа зүйлээ энэ агшныг ашиглаад ярьчлаа шүү. Тэгээ энийг бас үзэж байгаа манай боловсролын салбарынхан манай удирдлагууд бас энэ нэг эрчүүдийн боловсрал дээр анхаарахгүй бол бид нар чи ингээд одоо ингээд банкнд ч ярьж шүү. Юу гэхээр women's business гэдэг эмэгтэйчүүдийн бизнесийг дэмжин, эмэгтэйчүүдийн одоо салбарыг хөгжүүлнэ, эмэгтэй захирлууд гэж уулзаад идэг. Яг үндэ нийгмээр бид нэр эрчүүдийн дампууралд орчлоо шүү дээ. Энийг хэн хөгжүүлэх юм бэ? Энийг хэн ярих юм бэ? Тэгээ нөө эрчүүдийн одоо түр ингээд даатгал дээр ярих ч гэсэн эрчүүдийн сэтгэл, эрчүүдийн нас баралтаар амиа хорлолтоор бид нэр дэлхийд тэргүүлээд эхэллээ шүү дээ. Бид нар өнөөдөр Япончуудыг амар амиа хорлолтой гэжсэн чинь бид нар өнөөдөр Солонгосын дараа номер 2-т дэлхийд амиа хорлолтоор орчлоо шүү дээ. Эрэгтэй хүн амиа хорлолтоор бид нар дэлхийд нэгт орчлоо. Хэдүүлээ энийг яаж өөрчлөх вэ? Хөвгүүдөө боловсралтай болохгүй болохоо байлаа. За тэгээд өнөөдрийн ярилцлага маа сүүлдээ одоо нийгмийн асуудлыг шийдэх. Олон одоо чухал асуудал руу ингэж яваад. Бид хоёр бол ингэж яриад суугаад байвал олон одоо шийдвэрийн дагуу ингэж тэг үргэлжлээд бүр дэлгэрүүлээд ингэж сайхан. Одоо сүүлдээ Монгол улсын эдийн засаг нийгэм ингэж засч болох бүхнэлүүд орох нь л байлаа. Тэгээ өнөөдөр бидний урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. 2003 оноос хойш өнөөдөр хүртэл одоо практикл даатгал компани маань одоо Монголын даатгалын салбарт манлайлагч болоод ингээд явж байна. Тэгээд хамгийн гол нь одоо ард иргэдийг, байгууллагуудыг, одоо захирлуудыг одоо энэ даатгалыг бол ер нь эрсдэл одоо зардал гэж харахгүйгээр өөрсдийнхөө үйл ажиллагааг одоо удирдах одоо нэг арга барилынхаа нэг салшгүй нэг хэсэг болгоод ингээд явах энэ тал дээр одоо илүү их одоо хүчний чармаалт гаргаж ажилласаа гэж хүсэж байна. Тэгээд практикл даатгалынхаа хамт олонд нас дахин баяр хүргэе. Тэгээд энэ 2025-26 онуудаа энэ одоо шагналуудаа улам илүү баттгсан, амжилттай баттгсан юм жилүүд байх гэж бодож байна. Та бүхэнд амжилт хүсье. Өнөөдрийн нэвтрүүлэгт хүрэлцэн сонирхолтой ярилцлагаас танд маш их баярлалаа. Маш их баярлалаа. Танд болон Монголын худлаа ажил төрийн танхимын хамт олонд за гишүүдэд нэн талархал илэрхийлье. Тэгээд entrepreneur аавна гэж бодоагүй байж авсан. Ер нь бол бид нар өмнөх жилүүдэд аппликейшн өгөөл авдаггүй байсан ер нь бол. Тэгэл яг хөө тэгэл за авахгүй юм байл гэдэг гэж бодож байсан. Тэгээд өнгөрсөн жил авсан. Маш их баярлсан. Тэгээд та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд бас чөлөөтэй ярилцах, өөрийнхөө үзэл бодлыг ямар нэгэн диктатургүй, за дээрэс нь хасагдуулахгүй, засваргүй ярих боломж олгосон та бүхэнд маш баярлалаа. Маш их баярлалаа гэж хэлмээр. За баярлалаа.